Хаяолог за энэхүү сүүсүү. Энэхүү удаа гэмшилчлээ хэлж байгаа. За тэгээд одоо уулзсангүй юу яцгаандаа. Би сэрүүхэн газар хайж явж байгаа. Тэгээд энэ газрыг олсон. За ямар ч байсан сэрүүхэн юм байна. Тэгээд би юу яагаад ажил дээрээсээ байгууллага руугаа ирээд тэгээд багштайгаа уулзчаад тэгээд явж байна. Тэгээ одоо нэг жоохон юм идэх юм уу гэж бодоод годамжны хот дөрвөн хотноос дог авчлаа. Сая би замаараа бас жижиг хэрэг ороод энэ дэвтэр авсан байгаа. Танад харуулъя гэж бодлоо. Би ер нь бол тэмдэглэл бичээгөө нэлээ уудсан. Тэгээд яагаад бичихгүй байгаа юм лаа гэж бодоод исэн чинь би яг тэмдэглэл бичгээ болсноос хойш бичлэг гэж хэлсэн юм байна. Тэгээ ер нь энэ хоёрын чинь ер нь зорилго нэг штэ ер нь тэмдэглэж үлдээх тийм зорилготой. Тийм болохоор ингээд зүгээр миний хобби өөрчлөгдсөн юм байна гэж бодлоо. Тэгээд буцаад нөгөө хоббигоо сэргээхийн тулд би ер нь тэрнээс хойш маш олон тэмдэглэлийн тэр авсан дөө. Зүгээр өөртөө ингээд шинэ тэмдэглэлийн тэр аваад ядаж бичиж эхлэх юм болоо гэж бодоод. За тэгээ ямар ч байсан нэг юм хөөрхөн тэмдэглэлийн тэр авлаа. Би нэг батлаа авдаг вэ. Ийм хоёр бат авсан. Ada burungke halus men. Pero hachi ya. Zia. Нэцэтийн дайрсан байна. Би үлдэн гурван юм бэ? Бабич. Зия. Би одоо бүрний гүнзгийрlэгийг оруулж байна. Тэгээд салон дээр ирсэн. Тэгээд өглөөний 9 цагаас цаг авсан байгаа. Тэгээд хамтдаа бүрний цэвэрлэгийг хийж үзье. Миний ер нь бол ингээд хар батг. Тэгээд нүүчэд бүр амар их байгаа. Зия би энэ ингээд арт харагдаж байна. Энэ гоо сайхан дурсан. Тэгээд нүрийн гүн цэвэрлэгээ гэдэг ер нь бол цэсийн аваад тэгээд нүрийнхээ батгыг ер нь бол ахуулсан байгаа. Батг шахуулсан байгаа гэх юм уу. Тэгээд яг нөгөө өрөөн дээр ингээ ер нь нэлээ зэрэг одоо ямар батг гэдэг юм л доо ингээд гарцсан байсан. Тэгээд тэр ингээд надад бол ер нь нэлээ онцгой санагдаад байсан. Тэгээд ямар ч байсан тэрийг тэгээд яг энэ хамарны хэсгээ ингээд шахууллаа. Ингээд жоохон наранд байж байгаа ялцгоо. За тэгээд батгаа шахуулаад байлаа. Окей, ер нь бол нэлээ өвдөөлсэн баггүй юу. Тэгээд ер нь би ч одоо бас нэлээ гүргөр хүн тэгээд за гэл амсгаагаа аваад гаргаад ижсэн чинь ингээд нөлнөөс өөрөө ирэхгүй ингээ орсон. Тэгээд дүйсэн. Тэгээд батгаа шахуулаад байлаа. Тэгээд ер нь бол ингээд үйлчилгээний хувьд ярих юм бол надад ингээд гоё таалагдлаа. Тэгээд 70 минут хийн гэж нөгөө юун дээрээ байсан баггүй юу? Постн дээрээ. Тэгээд би за ингээд 70 минут хийн ч гэж байхгүй болох таа гэж бодоод ээжсэн чинь бүр баг ингээд 70-аас илүү минут хийсэн цаа. Тэгээд ер нь нэлээ олон юутай байсан ингээд гарын массаж, нурууны массаж, ингээд хүзүүний массаж гэдэг тийм байсан. Тэгжсэн чинь сая өнөөдөр ингээд нүрээ амрах хэрэгтэй. Тэгээ өнөөдөр айлсаад ингээ бодох шаардлагатай юу гээл тэгэхээр зүгээр амраачаа гэдгсэн чинь ингээ чигшүүлэх тус нарны тус төрхөж өгсөн. Тийм хайрч байх шиг. За ямар ч ясан тэгээд ингээ явдандаа их тийм гоё болчлоо. Ингээд яг үйлчлэгээ авсан чинь өөрөө ингээд нэг тийм хүнд үйлчлэгээ мэдрүүлээд байдэн штэ. Тэгэнгүүт ингээ яг өөрөө ингээ гарын массаж авсан чинь яа, бүр ямар гоё бэ. Тэгэл дотроо тэгж одоо тэгэл за жоохон сэтгэлээ барья гэж
Тэгэл. Зя манай одоо ингээд том үеэл ах маань хотод ирсэн байгаа. Тэгээ наадмын амралт болоод ажил нь ер нь төрдөө амарсан. Тийм болохоор ирсэн байгаа. Тийм болохоор одоо ах руугаа залгаад тэгээд хаана байгааг нь асуугаад тэгээд очтгоё. Яа тэгээд би ахтайгаа тэгээ бэрэгчтэйгээ уулзчихсан. Тэгээд явж байна. Тэгээ манай ах машин авч байгаа. Тэгээд одоо машинаа аваад явж байна. За тиймэрхүү байна. Яа. Залууч нь юугаа өгсөн юм уу? Мөнгө нь үрдэг үлээ нэг хоол ингээд хоёул яваа гамд яваас хоол яваас. Ингээд бид хэд замдаа явж байна. За бид хэд замдаа зогсон. Тэгээд одоо хоол идэж байна. Тэгээд хоол ирэхээр уулзцгаая. За тартал ногоо. Яа, үсэрсэ. Яаж утсан? За ямар ч байсан ингээд юу ялаа өчигдөр 7-гийн үед ер нь хотоос гарсан. Өнгөрөөччлээ. Тэгээ одоо бас 7 өнгөрж байна. Оройны 7-оос одоо ингээ өглөөний 7 болж байна. Тэгээд бид хөвсгөлийн мөрөө хотод ирж байна. Тэгээд бид хальт нэг тийм агаар юм салах маягаар буусан байна. Зогссон байна. Nice. Бид аймгийн төв дээр ирсэн. Тэгээд туяаханд ирсэн байж гин. Тэгээд галтад ер нь нэлээд ширүүн бороо орж гин. Тэгээд зэрэг бит хоёр туяахын мотоциклоор нь ер нь сум руугаа явах гээд байж гин. Миний ус нэг тийм хөөрхөн инээдтэй харагддаг. Хэсэг тура амарч байна. Ер нь мотоцикл дээр тэгээд суугаа явах нэлээд хөдөлгөөтэй дүү. За тэгээд надад их сайн сайхантай байлаа. Би 7 сарын 10 хүртэл ер нь бол ажиллагаад тэгээд 7 сарын 10-нд хөвсгөл рүү яваад тэгээд хөвсгөлөөсөө сум руугаа ирээд тэгээд тэнд өнөөдөр 15 тэгээд өнөөдрийг хүртэл байлаа. Тэгээд өнөөдөр аймаг руугаа явах гэж байна. Тэгээд оройн линк явж байна. Зя хаана болыг камер за тийм. За тэгээ ямарч ясан одоо аймаг руу машинаар яваад тэгээд тэндээсээ оройн 8 автобусанд суугаад тэгээ маргааш өглөө 8 цагт ч юм уу 8 цагийн үед хот руу орноо. Зя нэг тийм хөө байна. Би аймагт ирчлээ. Тэгээд аха. За одоо тэгээд нэг хальт дэлгүүр орж юм авчаад тэгээд юу яа да. Автобусандаа сууя да. Нойл авах гэсэн чинь өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр учраас саацсан гэж байна. Уул нь 0 орчуул гэж бодсон юм. За дэлгүүр ороод өөр ч одоо энэ хавар юу гэдэг хээц. Замдаа зогсож юм идчихснаас одоо юм идий гэж бодоод тэгээд юм авчлаа. Хоол авчлаа. Йоо яг л хэмжиж гарлаа.
Тэгээ одоо автобусандаа суугаад тэгээ сууж байгаа гэдэг да. Яна тэгсэн чи хүмүүс амар дург байх тий. Эдгэнт хоол мал нэртүүлээ тэгээд гайгүй л үгүй. Оо юу вэ? Би одоо л тэр нийтийн бие засах газар гэдгийг уншаад гарч идэг юм. Ер нь би ийшээ яах гэж явсан бэ гэхээр 0 авах гэж явсан байхгүй юу? Арай. Ja. За тэгээ маргааш өглөө уулзцгаая. Хотод ирлээ. Энэ явдлуудыг бүр жоохон ядарч байна. Тэгээ надад яаж юм тохиолдохгүй байх вэ? Энэ нэг болно. Замдаа ингээд шүн 10-11-т юм идчихснаас арай эрт гарахаас өмнө юм идчихээ гэж бодсон чи нөгөө нэг юунасаа болоод 3 цагийн үед гэж цацлаад заяа. Тэгээд тэрнээс өмнө яг 2:30 үед нөгөө нэг автобусны жолооч ингээд автобусны хүмүүсээ ингээд 0 оруулсан баггүй юу? 0-ын гадаа зогсоод тэгээ би орсон явуулна. Тэгчээ тэрний дараа ингээд миний гидс бацлаа. Тэгээ би ингээд жолоочтой очиж хэлээд. Ахаа би ингээд гидс бацлаад байна гэх. Тэгээ амар инээдтэй би ингээд бүр хамаг би нэг хүйс урсаад заяа. Бүр ингээд хөтөлсөн ингээд ураг гараад ёо би бүр амар хэцээсөө. Тэгэл нэг 0 ороод. За ер нь миний явдал судал нэг юм хөл байна да. За тэгээд өөр тавина. Одоо энэ бүх хэсгүүд нийлж байгаад нэг болох нь уу эсвэл дахиад энэс цаашх өдрүүд нэмэгдэж байгаад болох нь би бас сайн мэдэхгүй байна. Одоо яг ингэ бичлэгнүүдээ нэг хараад янзлаад тэг үзэж байгаад болоо да. Яа. Ингээд угасаал эрэгтэй хүн ингээд миний яг ингээд хүсдэг төрлийн эрэгтэй хүн ингээд шууд амьдрал дээр байна. Тэгээд тэр байгаа хүн нь надтай уулзна гэдг нь үнэхээр яг байж боломгүй зүйл юм шиг санагдаж байгаа. Тэнгүүт угасаал эрэгтэй хүмүүс чи ихэнх нь юм байд юм шүү дээ. Тэгвэл зүгээр л ингээд нэг хүнтэй одоо ингээд эрт гэрлээд тэгээ хамт цагийг өнгөрүүлээд хамт ингээд олон жил хамт амьдарч байгаа. Тэгээд би биендээ ингээд хүмүүжлэг олгоод би биендээ ингээд соёлыг одоо би битэйгээ байхдаа соёл суралцаад ингээд харилцаанд суралцаад өсөж хөгжөөд явбал зүгээр юм болоо гэж бодсон. За ажлаа буцаж хийх гээд хөвсгөлөөс ирсэн. Тэгээд манай менежер намайг гана. Чи явах хүртлээр гүрэх гээд байна уу? Эсвэл хувцас авах гээд байна уу гэж хэлсэн. Манай ажлынх нь нөгөө саарл хувцаар жигдэрж байгаа байхгүй. Тэгээ миний хувцас болохоор улаан өнгөтэй. Тэгээд одоо саарл хувцас авъя да. Тэгээд орцгоё. За би ямар ч байсан ажлынхаа хувцасыг авчлаа. Тэгээд одоо ойдол ороод нөгөө нэг За өмнө нь би ингээд нөгөө нэг улаан хувцас өөрөө ингээд ойдлын машинтай байх үедээ ингээд цахилгаан ядчихсан бохгүй юу шууд машинаараа. Тэгээ одоо тийм надад машин байхгүй болохоор ойдол орж байгаа. Тэгээд алтан цахилгаан хэлгүүлчихье. Тэгвэл нөгөө нэг шууд өмсгөд амар байдаг юм билээ. Тэгсэн чинь байрны энэ хавьяас ямар ч гэсэн ойдол байгаа гэж надад хэлсэн. Надад нэг санаа байна. Байрны доор ойдол нэг би бүр саяжаал хайгаад ойдол болох гээд. Тэгээ явж нэг ойдол боллоо. Тэгээд
юугаа хөчлөө. Ажлынхаа хувцаг. Тэгээ арталт нь нууц цахилгаан хадуулаад тэгэхгүй л нэг өмсгөд ингээ яг толгоогоор ингээ бариад будагтай үед ингээ будаг арилгаад байдаг байхгүй. Тэгээ хэцүү. Гадаа бас амар халуун л байна. Хөө. Бичлэг ихээр ингээ манайд амар сэн болчихдог. Удлаа ингээ. Яа, нэр хүмүүс ингээ энд ч амар итгэж байгаа байхгүй юу? Ийг нь хүчрхийлэгч болж штэ. Яа, юу бали. Заац би явлаа. Би ярьлаа. Тэгээ би бас та нарт ингээ шүднийхэн түүхийг ярьж өгье гэхэд өчтөр би ингээ шоколад идвэ. За эхлээд тэрнээс өмнө за нэлээд хэд хоногийн өмнө үү? За бараг л 2-7 хоногийн өмнөөс ингээ миний шүд нэг 3 хоног бүр амар өвдөөд заяа. Ингээ бүр янгинж өвдөөд. Тэгээ би ингээ гахаад за одоо цоорцсон юм байна л да. За одоо энийг эмчлүүлэх юм байна гэж бодоод тэгээд юу яасан ч ингээд найзуудтай хэлдэхгүй ингээ миний шүд өвдөөд байна. Ингээ яг хаана өвдөөд байгааг нь хараад өгөөч гэж тэгээд заяа. Тэгээ харуулсан ч зүгээр л штэ. Чи ингээ хорхоо морхоо идээгүй штэ. Зүгээр ээ нэгэд. Тэгэхээр би дотроосоо нөгөө нэг ингээд юу цорчж байгаа мэн гэж мэгээд. Тэгээд яг нилээн ингээд өвдөөд би бүр ингээд учруулахгүй. За эмнэлэг л орё доо гэд. Тэгээд тухайн үед яг үндэ эмнэлэг орох мөнгөний болцоо байхгүйсэн. Тэгээд яг эмчилгээ хийлгэж чадахгүй юм байна гэж бодоод очиагүй. Тэгээд хэд хоногийн дараа зөвөр болчоод тэгээд дугаас би мартсан байваа. Тэгээ өчигдөр би нэг шоколад идээд. Тэгээд шоколад идсэн чинь ингээд амар хатуу юм ингээд ер нь тийм чулуу ингээд ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд. Тэгээд би тэрийг ямар сони юм бэ? Шоколадын дотор юм байхгүй даа гэж бодоод тэгээд ер нь ингээ гаргаж ирсэн чинь мэдгүй нэг тийм хатуул юм байсан заяа. Би яг тэрийг яг юу вэ гэж амар хараагүй байхгүй юу? Хардаг байчаа. Тэгээд яг нэг тийм монгол хүн байна да нэг тийм юм бодчихвол нэг эвгүй сэвтэн штэ. Тэгэл за гэл тэгээд тэрийг хайчаал. Тэгээд шоколадаа идчихэл. Тэгээ хэсэг хугацааны дараа би ингээд яг ломбоо унгацнаа мэдсэн. Ингээ хамгийн артлын араа маань одоо ингээд ер нь баг ингээд тал нь байхгүй ингээд яг одоо мэдрэгдээд байгаа байхгүй юу ингээд ер нь тал номтой байхгүй юу шууд ингээд дүүргэлтийн ингээ доороосоо дүүргэлтийн биш хажуу талаасаа шууд ингээ нөхөлтийн би яг ингэж нэрлэгийг мэдгүй юм л да зүгээр ер нь тийм би тайлбарлавал нэг ингэж л тайлбарлах байх нэг тийм ломб байхгүй юу за одоо тэгээ ямар ч байсан нэг тийм шүдний имлэг ажилтай тэгээ угаасаа ер нь нэг шүдний имлэг ороод шүд мүдэ үзүүлээд тэгээ имчилгээ хийх шаардлагатай байвал угаасаа хийх хичээсэн тэгээд тийм юм болсон шоколад идээл тэрийг унгац юм уу айсал зүгээр л унахчихсан үеийн шоколад идэхдээ таарсан л баг